Хүн ам өрхийн мэдээллийн сан. Хүн ам өрхийн мэдээллийн сан нь өрхийн болон хүн амын дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан мэдээллийн сан юм. Энэхүү мэдээллийн сан нь засаг захиргааны анхан шатны нэгжээс эхлэн бүх шатанд хүн ам өрхийн холбогдолтой тоо мэдээг үнэн зөв тодорхойлох, шилжих хөдөлгөөнийг тогтмол бүртгэлжүүлж суурин хүн амын тоог бодит байдлаар гаргах, мөн тухайн оны суурин хүн амын тайлангийн анхдагч суурь мэдээлэл, бүх шатны засаг дарганаар орон нутгийнхаа нийгмийн эдийн засгийн бодлогыг боловсруулахад чухал шаардлагатай суурь мэдээлэл болгоорой ач холбогдолтой. Хүн ам өрхийн мэдээллийн санд тухайн өрхийн гишүүдийн мэдээллийг бүртгэх бөгөөд хүн амын нас хүсийн бүтэц, гэрлэлтийн байдал, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл нөхцөл, нийгмийн эдийн засгийн зарим үзүүлэлтүүд зэрэг хүн ам өрхийн мэдээллийг цуглуулдаг. Энэхүү санг тухайн баг хорооны засаг дарга болон хүн амын мэдээ хариуцсан ажилтан шинжилж, баяжилт, хяналт, үнэлгээ гүйцэтгэнэ. Улсын хэмжээнд нийт 1810 баг хороонд мэдээллийг шинжилж байна. Хэрэв иргэн таны өрхийн мэдээлэл зөрүүтэй байвал харьяа баг хороондоо хандаж мэдээлэлээ засуулах боломжтой. Иргэн та харьяа баг хорооныхоо холбогдох мэдээллийг дараах холбоосоос аваарай.